Өдрийн мэнд хүргэе. Бид сурвалжлагаа Баянзүрх дүүргийн 92 дугаар сургууль дээрээс эхлүүлж байна. Энэ сургуулийг 1991 онд байгуулсан. 20 жилийн турш хуучин цэргийн казарм байсан. Өөрөлдөх юм бол стандартын бус байранд үйл ажиллагааг явуулдаг байж. За сургуулийн удирдлагууд байраа шинчлэхийн тулд холбогдох албан тушаалтнууд руу 46 удаа албан бичиг албан тоот явуулж исэн ч ноёдын чих хатуу ажил те. Гэхдээ тэд 2014 онд шинэ байртай болж чадсан. Тэдний шинэ байртай болж чадсан түүх за холбогдох албан тушаалтнуудын чихийг онгойлгож чадсан түүх сонирхлыг манд татсан юм а. Тэр хоёр байраад зөвхөн хүзүүвчээр холбох юмсан гэж эхэлж бол санал гаргаж ирсэн. Эрүүл аюулгүй орчин хүүхэд сурч боловсрох эрхтэй гэдгийг бол зөрчижсэн учраас маш байрцдаг. Ер нь хуулийн дээр л ярина л да. Яахгүй зүйлийг бид нэр зохиож гаргаж ирэх хэцүү. Тийм учраас яг манай хүүхдүүд энэ бүх ажилдаа өөрсдөө л явсан. Бараг амьдралдаа анх удаа тийм нэг гоё тийм том тий гоё нэг хэсэг болоод Би чи гавьяа байгуулж шүү дээ. тодорхой хэмжээнд тийм гавьяа байгуулсан байхгүй юу? Хуучин байр нь хөгц мөөгөнсөртэй, эвгүй үнэртэй, хүйтэн, цан цогсон, ханан цуурсан, цахилгаан нь байнга тасардаг байсныг төгсөгчд, багш нар нь ярьж байна. Одоо ингээд ярихад нь итгэмээргүй санагдаж болох ч тухайн үеийн нөхцөл байдал тийм л хүнд хэцүү байжээ. Сургууль бол хүүхдийн хоёр дахь гэр болчтой. Тэгэхээр хүүхдүүдэд маань энэ асуудал их ойрхон дүүт. Тэгээд яг өөрсдөнд нь тулгамдаад ингээд нэрэл куртгтэйгээ хичээлд сууж гин. Нэрээ засвар хавар өөрөө гардалцаал багш нь хийгээл намар 9 сарын 1-нд ямар гоё ангид орж ирдэг үлээ. Тэгтэл ерөөсөө л нэгдүгээр улирал дуусахад анги нь балгас шиг болчдөг. Чийг даачдаг, хүүтрээд ирэхээр хөгц цогцдог. Тэгэл одоо куртг өмсөд хичээл бичин гэдэг маань хүүхдүүдийн хувьд их том асуудал гэж өөрсдөө тэр нөгөө судалгаанд нөгөө жижиг том гэхгүй бүх хүүхдүүдийг оролцуулахаар том ангийн хүүхдүүд болохоор дасцсан мэдгийм билээ. Тэгээ нөгөө 6, 7, 8 дугаар ангийн хүүхдүүдээс авсан судалгаан дээр болохоор би хүүртгөө өмсөд хичээлээ бичих хаар дэвтэр дээрээ муухай бичээд байдаг нь тэр хүүхдүүдийн хувьд айгүй тулгамдсан асуудал байгаа байхгүй. Багш нар бүгд засвар хийдэг, хичээл тараал те 100 хичээлийн жил дуусаад засвараа хийдэг. Ийм байсан те засаад өнгө орохгүй байгаа учраас тэгээд яг хичээлж явах яг анги танхимд болохоор мөөгөнцөртэй. Зузаан хүртэгтээс нь одоо тэгээ хүмүүст бол худлаа санагдаж байгаа хэл та. Яг ингээл хөдөөний одоо бүр нэг захын сумд байгаа юм шиг хүртэгтэйгээ суудаг. Тэгээ мөөгөнцөрт нь тэгээ цонхны яг тал хэсгээр ингээд өвөл цантчдаг. Тэгээ ийм хүндрэлтэй байсан. Тэгээд тийм хичээл тийм орчинд бол сурагч миний хувьд бол яагаад ч тав тухтай хичээлээ чин сэтгэлээсээ ойлгоё хий гэж бодохгүй дараал нэг бэрэл ингээд сууж байгаа л тардаг хичээлийн цагийг өнгөрөөдөг. Тэгээ ямар ч тийм нэмэлт гэсэн итэх санаачлаг болчдөг. Ер нь бол их хөтөн байдаг гэсэн л да. Тэгээд бүгд хичээл дээр хүртэгтэйгээ суудаг гэсэн. Хэдий ингээд одоо сурчин 4 тусдаа суух хэрэгтэй. Тэгээд бүгд жигдрээл ингээд гоё харагдаж байгаа хэвээр. Хэдий тийм ч гэсэн бид нар ингээд татвараа 4 хугацаа өмсөө жигдрээд тэгээд гадуураа хугацаа өмсөө суудаг гэсэн. Багш нар маань ч гэсэн тэн дээр угаасаа бидний зовлон ойлгож байгаа болохоор нэг хүртгээ тайл энэ гэдэг байсан л да. Тэгээд ер нь мэдээж хүртэгтэй ингээд хичээл хийн гэдэг чинь мэдээж тавдахгүй тий. Юм бичгээс өсвөлээ. Тэгээд ер нь л нэг тийм хүүтэн баригдмал тэгэл яг л нэг өөртөө яг тийм сурыг гэсэн тийм хэрэгслээрэл байдаг гэсэн. Тэгээд мэдээж ингээд өөр сургуулиуд бол энэ тэнд ингээд олимпиад мэлбэнд ороод чад гоё л гэдэг гэсэн л да. Үүднээсээ оронгууд тэгэл нэг л гоё дулаахан тий бүгд ингээд хуцаа үлгүүлээл ордог ч юм уу тий. Яг гоё санагддаг байсан. Тэгээд яг ингээд сургуулигаа болохын цаашаа тий одоо онцгой орчин сурч байндаа хэцүү байндаа гэл ер нь л тэгэл бодоол явдаг байсан л та. За тэгэхээр манай сургууль бол 1991 онд энэ одоо Эрдэнэтлогоо гэдэг энд анх эхлээд эн чин цэргийн ангиуд байдаг байрладаг Япон толгой гэдэг нэртэй газар байсан шүү дээ. Тэгээд энэ гэр хороол анх нөгөө 91 онд чинь нэг одоо арчилсан хувьсгалын дөнгөж дараагийн нэг шилжилтийн үе байгаа шүү дээ. Тэнд гэр хороол үүсч байгуулагдаа. Тэгээ энд бас сургууль хэрэгтэй болоо. Тэгээд энд ийм цэргийн анги байсан казармын ийм 2 давхар 2 байр байсан. Тэр казармын байранд бол анх
сургууль болж 8 жилийн сургууль болж байгуулагдсан юм төвхтэй. Тэгэд угаасаа тэр үед чинь угаасаа 91 он гэдэг чинь ард түмэн улс орны байдал ямар хөө байлаа да тийм ээ. Тийм учраас материалын бааз муутай. Тэгээд зориултын биш байр. Тэгээд энд нэг хувийн уурын зухаар халаадаг маш их хүйтэн. Ер нь тэр үед байсан үеийн тухай одооны энэ сургуультай зөөрч хэлвэл нөгөө хүчийн галал гэсэн үгээ. Ингээд багш сурагчид хамтарч иргэний боловсролын төвөөс зохион байгуулсан иргэн төсөлд хамрагдан төрийн бодлогод яаж нөлөөлж асуудлыг ямар арга замаар шийдэж болтгийг харуулж чадсан байна. Чулуун цэцэг багш 2010 онд төгсөх ангийн сурагчид байсан нэг ангийг сонгож сургууль ашин байртай болгохоор ажиллаж эхэлж сурагчид судалгаа хийж асуулт боловсруулж удирдах албан тушаалтнуудаа уулзаж асуудлаа ярьж хэлж таниулж сургуулаа тоглох орчинтой болгох гарцыг эрэлхийлж эхэлжээ. За энэ төсөл болохоор бидний хувьд бүр хамгийн анх удаа хийсэн. Тэгээд айгүй тийм сонирхолтой сайн зүйл байсан л да. Бид нэр чинь өмнө зүгээр л ширээний харсаал хичээлээ гэдэг мөн жихэн мөрөөрөө явна гэдэг шиг л тэгэл хичээлээ хийгээл явдаг байсан. Энэ болохоор бидний хувьд бол нэхэр тийм цочролч гэх юм уу тийм аягийн басан. Яагаад гэхээр бид нэр анх удаа одоо ширээнээсээ хүн нэрөөд багш нартайгаа ч ангийнхантайгаа ярилцдаг бас бүр цаашаа тий сургуулийнхаа багш нартай удирдлагуудтай удирдлагуудаас асуулга авсан, бүр заримдаа ярилцлага хийсэн. Тэрнээ цаашлаад хорооны эцэг эхчүүдтэй тий сурагчтайгаа эцэг эхчүүдтэй тэгээд дээд хатны байгууллагын хүмүүстэй ярилцлага хийх гэх мэтчлэн одоо бүх юм нь бол маш шинэлэг. Тэгээд бидний хувьд бол үнэхээр айцтай байсан л да. Яаж тийм том хүмүүстэй ярилцлага хийх вэ? Эсвэл яаж багш нартай, эсвэл яаж захиралтайгаа ярилцах ингээл те. Одоо ангидаа л ингээл хоорондоо бужигнал байж байгаа хүмүүс шүү дээ. Бид болохоор эхлээд одоо нотлох баримтаа цуглуулахын тулд эцэг эхчүүдэд холбогдоод эцэг эхчүүдээ судалгаа авсан. Мөн ажилчид багш нараасаа судалгаа авсан. Энд байгаа мөн ангийн сурагчдаас өөр бусад сурагчдаас авсан судалгаан дээр эхлээд тулгуурласан. За ингээд дараа нь болохоор холбогдох төрийн албан тушаалтнууд мөн мөнгө санхүүтэй холбоотой тухайн яамдуудаар явсан. 8 хүүхдтэй одоо 8 сурагчтай баг байгаа. 8 гишүүнтэй. Тэгэд ажлаа хуваарлаж аваа судалгааны хэсэг дээр нь 2 нь гадуур одоо албан тушаалтнууд цаг авч уулзах дээр нь 2 нь ингэж хуваагдаж ажилладаг. Тэгээд 7 хоногийнхоо яг хагас бүтэнцийн амралтын өдөр болохоор тэр өнгөрсөн одоо 7 хоногийнхоо ажлыг дүгнж одоо цэгцэлдэг байсан. Одоо судалгаа байсан бол дүнгийн дор нь нэгтгээд явах. Нэг удрал бол бид нар бэлтжиж орсон байгаа. Багаас нь эхлээд. Тэгээд сүүл рүү болохоор ингээд бэлтгэл хангагдсан учраас маш асуудал маань зэгцрээд ингээд өөгүй болж эхэлсэн. Яг дутуу нь юу вэ? Хянаад эхэлсэн. Ингээд яг явхад бол бид нарт бүр ингээд бие төлөөлөгч одоо туслахуудтай хүртэл уулзаад зур хөрөг үзүүлээд, урилга өгөөд, ирж уулзаач, манай сургуулийн ажил байдалтай танилцаач, орчинтой танилцаач гэсэн хүсэлтүүдийг өгөөд ингэж одоо явсны үндсэн дээр багаар л ажилладаг байсан да. Иргэн төсөлд хамрагдсан сурагчид одоо хэдийн ажлын байран дээр гарцгаасан. Тэд асуудалд яаж хандах, шийдэхийн тулд юу шаардлагатайг мэддэг, өөрт нь ямар боломж байгааг олж харж чаддаг иргэн болж төлөвшжээ. Надад үлдсэн зүйл нь бол асар их туршлагатай болсон. Одоо ер нь бол ингээд бэлтгэл аягүй чухал юм байна. Нийт ажлын 80% нь бол бэлтгэл. Бид нар бэлтгэл сайн учраас л одоо тэр зүйлийг давж гарсан. Хүмүүст яг 100% ойлгуулж чадсан байхгүй. За энд үнэхээр яаж ийгээд одоо төсөвт суулгаж өгье болохгүй байна гэдгийг ойлголтыг ер нь ямар ч асуудал тийм байд юм бэ гэж ойлгосон. Одоо ч гэсэн амьдрал дээр би тэрнээс үлдсэн зүйл нь ямар нэг асуудал байх юм бол тэрийг ямар ч эргэлзээгүйгээр тэр хүнд итгүүлэхийн тулд нотлох баримт. Тийм учраас ганц үлдсэн зүйлийг гэх юм бол нотлох баримт альва зүйлд бол асар их чухал. Тэгэхээр одоо тэр төслөөс үлдсэн хамгийн гол туршлага гэх юм бол боловсруулалтаас илүү нотлох баримт ямар ч асуудал дээр сайн зүйл дээр ч гэсэн муу зүйл дээр ч гэсэн хэрвээ муу гэж үзэж байгаа юм бол муу талаас нь нотлоё, сайн гэж үзэж байгаа бол сайн талаас нь нотлоод тухайн хүнд одоо итгэл үнэмшил бид нар итгүүлж чадсан л байхгүй юм. Тэгэд үнэн байна гэж нотолж чадсан. Хэрвээ бидний нотлох баримт дутуу байсан бол бидний сургуулийг 5 жилээр 10 жилээр сунгах байсныг бид нар таашгүй. Хамгийн наад зах нь ингээд хүүхдэд нэг баг болж штэ. Наад зах нь нэг баг болоод нэг том юмны төлөө ингээд зүтгээд явж байгаа байхгүй. Өөртөөхөө одоо сурсан мэдсэн зүйлийг ингээд зориулаа тий. Тэрнээс гадна багш нараасаа ингээд гоё зөвлөгөө аваад багш нартайгаа ингээд хамтарч ажиллаж байгаа байхгүй нэг талаасаа. Тэр маань бас айгүй сайхан байсан. Тэгээ нөгөө талаас ингээд айгүй олон тийм чадвар суралцж байгаа байхгүй. Жишээ нь наад зах ингээд бөөнөрөөр асуудлыг гаргаж ирж байна тий. Нэг асуудал тодрууллаа.
Тэнгуудаа тэр асуудлаа шийдвэрлэхэд бол яах вэ гингод нотгой хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Тэгэхээр бол яах вэ гэхээр одоо ингээд байгаа орчныхаа талаар тий зураг хүрэг авж гин эсвэл хүмүүсээс ингээд судалгаа авж гин ярилцлага авж гин дээд хитний хүмүүстэй уулзж гин энэ бүгд чинь тухайн одоо асуудлаа шийдвэрлэх юм натлага нь болж үж байгаа байхгүй. Тэгээд тэндээс юу сурсан бэ гэхээр ерөөсөө л альва нэг юмыг шийдвэрлэхэд ч юм уу тий хүн альва нэг юмд хүрэхэд бол зүгээр тэрэндээ маш их бэлтгэл натлага одоо тиймэрхүү юм хэрэгтэй байдсан байна гэдгийг аюулсаа ойлгож байгаа байхгүй. Тэгээд бас жижиг сажиг гэх юм бол ямар нэгэн тийм төрийн байгууллага руу орохдоо тийм хүмүүстээ уулзахтаа гэх юм уу одоо албаны хувцас тавих хэрэгтэй наацхан урдаас цаг авсан байх хэрэгтэй. Тэгээ бас бүр яг иргэний үнэлтэйг батсан байх хэрэгтэй гэдэг ч юм уу өөрийгөө нотлох одоо тиймэрхүү жижиг сажиг юмд айгүйх суралцсан байхгүй. Одоо эргээд ингээд ажиглахаар зэрэг миний тэр хүүхдүүд болохоор зэрэг одоо амьдрал дээр гараад яг одоо нөгөө оролцоот иргэн болох нийгмийн амьдралд орох өөрсдөө асуудлыг шийдэх гарцгаан байна уу гэдгийг хайдаг төр засаг яагаад юу ч хийхгүй байгаа юм бэ төр засаг яагаад энэ асуудлыг шийдэж өгч чадахгүй байгаа юм бэ гэдэг асуудлыг тавихаас өмнө энийг ингээд хаана хандаад хинтээ нийлээд ямар гарцаар шийдчүүл болох вэ гэдэг асуудалд бас суралцдаг гараа онцлог юм уу гэж би одоо бас бахархаж суудаг тэр гол нь бол одоо бидний маш их бахархмаар зүйл нь энэ хүүхдүүд суралцах таатай орчин бий болгосон бахархмаар боловч энэ ажлыг бас бусад хүмүүс хийж л байсан. Зүгээр хүүхдүүд оролцсноороо илүү хүчтэй, илүү хурдан хугацаанд шийдэгдсэн. 2014 онд ашиглалтанд орсон шинэ байранд одоо 1700 гаруй сурагч, багш ажилчид нь сэтгэл хангалуун байна. Өмнөх олон зовлон төг бэрхшээл ард нь хоцорч. 2012 оны төсөвт бол энэ сургуулийн эхний төсөв суугдаж тэгээд 3 тэрбум орчим төгрөгөөр бүтсэн тийм төвхтэй. Одоо бол тэр үетэй харьцуулахад бол шал өөр орчинд ядчил ажиллаа ихэд урамтай. Урамтай байдаг яах вэ тий. Хүүхдүүд маань ч гэсэн тий ирж байгаа нэг сургуультай яарад ирж өнгөн хүртэл өөр шин орж ирээд хувцас тайлж тэр үед чинь арын ангууд нь бол гадуур хувцас тайлж суух боломжгүй. Ингээд нэг нөмөр хувцас нөмөрцөн бээрцэн ийм л байдаг гэсэн шүү дээ. Үндэ яг нарийн ярил бүр хөдөөний сумын сургуулиуд ч гэсэн арайш тийм бас байгаагүй л бах. Ер нь их хүн нөхцөлтэйсэн шүү. Хуулиа мэддэг, хуулийг үр дүнтэйгээр ашиглаж чаддаг, өөрийн эрх үүрэг ухамсарладаг, бас хариуцлага нэхэж чаддаг иргэн манай улсын ирээдүй. Тэгвэл ирээдүй болсон залууст илүү их хөгжих, өөрийгөө боловсруулах боломж хуулийн орчин байгаа юу? Бид удахгүй залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуультай болно. Хуулийн төслийг засгийн газраас улсын хуралд өргөн барихаар болсон. Гэхдээ энэ хуулийг яаралгүй, судалгаатай, залуу хүн бүрлөө хандсан, чиглэсэн байхаар батлвал илүү өгөөжтэй болно гэж залуусын төлөөлөл хэлж байна. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг 21 аймаг 9 дүүргийн залуучуудаар хилцүүлж. Гэхдээ энэ нь хангалттай байгаагүй гэж залуус үзэж байна. Хөдөө орон нутагт гэхэд тухайн аймгийн залуучууд гэсэн бүлэгт ордог хүмүүрийг хуулийн хилцүүлэгт хамруулах боломжгүй байсан гэсэн юм а. Тэд хуультай болж байгаадаа баяртай байгаач хэлэх үг нэмэрлэг санаа бодолтой байлаа. Авууштай талууд бас ингэ байсан зүйл ангид бас оролцох юм бол бас жишээ нь одоо шууд гараад ажлын байрнаар одоо хүмүүс гараад дадах туршлагатай байна гэж байхгүй. Тийм учраас бас тухайн оюутан байх хугацаанд ч юм уу сайн дүр ажил олж ирсэн бол тэрийг нь бас нэг одоо хүнлэгчүүлдэг ч юм уу одоо баримтжуулдаг ч юм уу тийм мөн бас дадлаг хийж байгаа оюутан байдаг. Одоо үнэхээр сургуулаа одоо танилцах дадлага, үйлдвэрийн дадлага тийм ингээд диплом олж хийдэг юм. Тэр тухайн үед явжсэн одоо тэр дөрөв курсын оюутан одоо бас сүүлийн нэг жилийн бас одоо мэрэгчлэрээ бас тийм цаашдаа энэ хүн энэ чиглэлээр мэрэгчлэр ажиллахад бас туршлагатай туршлага авсан гэдэг талыг бол өөртнөөс баталгаажуулж өгөх юм бол тэр хүн бас эргээд одоо биднээсээ нийгэмд байгаа энэ шууд ажлын байр дээр гарахад одоо ажлын хооронд зарлахад 3 жилийн дадлаг туршлага хардаг гэдэг бол үнэхээр бас өрөөсөлөө гэдгийг бас өгүүлсэж чадах болов гэсэн бас хариулт болов уу гэж бодож байна минут. За мөн цалин орлогоо зөв зарцуулах санхүүгийн мэдлэг чадвартай, сахилах баттай байх гэсэн үүрэг байсан тий. За энэ үүрэг тэртээ дэргүү энэ одоо залуучуудад нэг хуулиар олгоод ингээд үүрэгжүүлээд байх шаардлага бол байхгүй гэж үзсэн. Тий. Тэртээ дэргүү нөгөө үндсэн хуулийн заасан үүргээрээ явчин тий хувь хүний асуудал одоо авчиж байгаа байхгүй энэ. Тийм тэгэж хандсан маа. Тэгээ ерөнхийдөө энэ хуулийн төсөл ингэж хилцүүлэгдэж явж байгаад бид нэр баяртай байгаа. Бас төр засаг маань ингэж хуулийн төсөл санаачилж байгаад маш их баяртай байгаа. Тэгээд гол нь энийг
илүү өргөн хүрээтэйгээр одоо сумдаа санал авах. За бүр одоо өргөн цар хүрээтэйгээр хилцүүлэхийг өрнүүлэх санал хамгийн сүүлд нь гаргасан байна. Монгол улсын үндсэн хуультай ер нь зогсон явна. Тэрнээс гадна залуучуудтай холбоотой одоо хүний эрхийн төвөмөл тунхаглал ч юм уу тиймэр хүний эрхийн холбоотой одоо хууль заалт баримтуудтай эрсдийн актуудтай бас холбох хэрэгтэй гэсэн юм нэг саналыг гаргасан байгаа. Тэгээд нөгөө сэргийн албыг бол сайн дураараа хугацаа цэргийн алба хааж олно гэл. Энийг бол ер нь сайн дураар гэхгүйгээр ер нь бүх залуучууд сэргийн албыг одоо заавал ч юм уу хаах ёстой гэсэн юм саналыг оруулсан байгаа. Яг тэгэхээр сэргийн алба нөгөө талаар бас залуучуудыг амьдрах ухааны одоо чадвар суралцах боломжтой гэсэн юм үзлээс тэгж оруулсан байгаа. Одоо сэм санал оруулсан байгаа. Тэгээд энэ хууль нь одоо хөдөө бүр баг одоо малдаг малчин залуучуудын асуудлыг тэгээд хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын асуудлыг түлхүү тусгаж өгвөл бас тийм яг тусдаа заалж юм уу одоо оруулж өгвөл зүгээр байна гэсэн юм хэдэн саналуудыг гаргасан байгаа. Залуучуудаас бүрдсэн залуусын дуу хоолой ба залуучуудыг хөгжүүлэхийн төлөө ажилладаг эртний нийгмийн байгууллагууд ч хилцүүлэг өрнүүлж хуулийн төслөөс юуг нь авч юуг нь гээхийг нэгдсэн саналаар ажлын хэсэгт нь өргүүлжээ. Энэ хуулийг халамжийн хууль гэхээс илүүтэйгээр бас хөгжлийн хууль гэж харахад их боломжтой мала да. Тэгээ яагаад гэвэл энэ жил залуучууд орон нутагт очиж нэг богино хугацаанд ажиллах боломж гарсан. Тэгээ тухайн үед орон нутгийн засаг дарга шинээр томилогдоод яг өөрийнхөө мөрийн хөтөлбөрийг одоо олон нийтэд залуучуудад танилцуулж ирсэн л да. Тэгээ тэн дээр хамгийн том зүйл нь бол зүгээр л халамжийн хэсэгт залуучуудыг бүгдээр ингэ бөмбөгдөөлөд оруулсан. Тэгээд боловсрол эрүүл мэнд дээр нөгөө залуучууд маань байхгүй зүгээр л нэг халамж хүртээлтэй нэг орон сууц бариад өгöd хэрэнд нь орч гэдэг юм нэг тиймэрхүү байгаад эргүүлээд нөгөө залуучуудтай хөрөнгө оруулах тийм мэдлэг боловсрал болоод эрүүл мэндийн үйлчилгээг хамруулах ямар ч тийм боломжгүйсэн. Тэгэхээр энэ хууль маань өөрөө төрийн бодлогын хэмжээнд гараад тэр хуулийнхаа дагуу бусад орон нутгуудад ч гэсэндээ энэ жишгээр өөрснийхөө бодлого хөтөлбөрийг боловсруулахад энэ маш том одоо малгай нь болно гэж харж байгаа. Тэгээ хуулийн хүрээнд ч гэсэндээ харахад их зөв хэрэгтэй ерөөсөө нөгөө нэг хүн гэдгийг зарим тохиолдолд мартчихад идэв шүү дээ. Тэрэн дээр жишээлбэл одоо нөгөө залуучуудыг аюулгүй амьдрах хөгжих орчныг бүрдүүлэх гэдэг дээр залуу гэр бүлүүд өөрсөндөө тулгамдаад байгаа асуудал дээр зөвлөгөө мэдээлэл сэтгэл зүйн зөвлөгөө авах боломжийг хүртэл энэ дээр гаргаад өгж байгаа нь эргүүлээ сэтгэл зүйн үйлчилгээ яг нийгмийн ажлын үйлчилгээнд гэсэндээ эргүүлээд хөгжих боломжийг бий болгоно гэж харж байгаа. Тэгээд залуучуудын эрүүл мэндийг хамгаалах дээр нөхөрч эрүүл мэндийг бас л нэг орхиол эргүүлээд нөгөө бүх хүмүүс аав ээж болно гэдгийг бас хаяад байдаг. Гэтэл энэ дээр бас эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл үйлчилгээг яг өөрийнхөө нас бие сэтгэхүйнхээ онцлог тохируулж авах байгаа. Тэгээ 18-тай, залуу 25-тай, 34-тай залуучууд бас ойлгож хүлээж авах. Тэдний хэрэглээ нь хүртэл өөр байгаа гэдгийг нь бас энэ хуулийн дээр оруулж ирсэн нэгсэн таашаалт байгаа. Тэгээд бас эргүүлээд нэг орхигдоод байгаа юм жишээлбэл залуучууд гэдэг нэг том бүлэг авч үзэнгүүт нөө залуу эмэгтэйчүүд жишээлбэл эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн асуудал хүртлөөр тэгээд эрүүл мэнд дээр жишээлбэл яг залуу эмэгтэйчүүдэд ээлтэй эрүүл мэндийн үйлчилгээ орхигдсон ч гэдэг юм уу тиймэрхүү зүйлсүүд байгаа. За хөдөлмөр эрхлэлт дээр бас мөн залуучуудыг дэмжих зүйлсүүдийг нэлээд оруулж ирсэн. Тэгээд их хамгийн нөгөө нэг хувьдаа бодож байгаа нь дөнгөж ажлын сургуулаа төгссөн маа залуучуудыг ажлын байранд ороход бол нэмийн даатгалыг нь буцааж өгч гэдэг юм уу тиймэрхүү заалтууд байгаа. Тэрэн дээр нэмэж оруулах нь бас эргүүлэл нөгөө эмэгтэй болохоор эмэгтэйчүүд энэ төлөөлөл болоод хэлэхэд нөгөө нэг ялангуяа залуу эмэгтэйчүүд нөгөө хүүхэд өрүүлээд 2 ч юм уу жилийн хугацаанд дээр нөгөө ажлын байрнаасаа түр хугацаагаар одоо зайтай болдог. Тэгээ яг энэ тохиолдолд эргүүлээд нөгөө ажлын байран дээр салбар дээр нь гарч байгаа ямар мэдээллүүд энэ яг Австралид бол залуу эмэгтэйчүүд хүүхэд өрүүлээд гэртээ байх хугацаанд нь байнга иймэрхүү мэдээллүүдийг нь бол албан байгууллагаас нь өгч идэг. Үүнээс гадна нэг уяахтай ажлын байраар хангаж идэг. Тэгээд тодорхой одоо 6 сарын хугацааны дараа хүүхэд нь 6 сар хүрсний дараа нь одоо таал цагаараа ажиллах ч юм эсвэл гэртээ ажиллах хийх боломж бий болгодог ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаараас эргүүлээд нөгөө эмэгтэйчүүдийн Монгол улсад бас нэлээд том хөрөнгө оруулалт хийж байгаа залуу эмэгтэйчүүдэд дэмжиж гэдэг юм уу. Тиймэрхүү зүйлсүүдийг оруулах хэрэгтэй гэдэг нь зүйлсүүдийг бас нэмж хэлмээрэн. Тэгээд эргүүлээд энэ хуулийг одоо засгийн газраар дэмжсэн байгаа. Үүний араас мэдээж нөгөө нэг бүх залуучдын Монголын бүх залуучдын санал энэ дээр бий болоогүй учраас одоо залуу эмэгтэйчүүдээс ч юм уу те яг нөгөө 18-тай залуучуудаас энэ бэлгийн цөөнхүүдээс үндэсний цөөнхүүдээс ч гэсэндээ салбар болгон дээр нь хилцүүлэг зохион байгуулаад тэдний саналыг нь тусахгүй бол зарим тохиолдолд нөгөө залуу гэдэг дээр ороод зарим нөгөө зорилттой бүлгийн ч онцлог хэрэгтэйтэй залуучууд маань үлдээд ингэж харж байгаа. Залуус гэдэг малгайн дотор маш олон төлөөлөл байгаа шүү гэдгийг
анхаарах хэрэгтэй гэдгийг бид нар бол маш сайн хэлсэн. Тэгээд хуулийн яг даваа талтай зүйл эргээд нөгөө яг залуучдын хөгжил гэдэг зүйлийг төрийн байгууллага залуучдыг юу яаж дэмжих ёстой юм бэ гэсэн тэр чиглэлүүдийг аягүй сайн гаргаж өгөөд эргээд тэрэн дээр нь бас хин хяналтад явах уу гэдгийг тодорхой хэмжээгээр тусгах гэж оролцсон нь бол аягүй сайшилтай зүйл. Нөгөө талаас нь болохоор залуучуудын оролцоог дэмжих гэдэг яг оролцооны хэсэг дээр залуучдын оролцоо энэ жилийн иргэний нийгмийн байгууллага үүсгэсэн одоо хөдөлгөөнч гэдэг юм уу те эдгээр хөдөлгөөнүүдийг хэрхэн дэмжих үү гэдгийг бас аягүй гоё тодорхой зааж өгсөн. Эргээд бас энийг бас урамшуулах уу, яаж дэмжих үү, яаж таниулах уу гэдэг зүйлсэн. Тэгээд нэг давуу тал нь бид нар нөгөө анхлаад хуулийн төсөлтэй танилцж хахад залуучдыг тэдэн цагийн одоо юу хийх ёстой, тех ёстой гэж үргэлжүүлсэн залтууд аягүй их ороод ирсэн байсан. Тэр залтыг бидний нөгөө хэлсэн зүйлээс өчлөл аваад тэрийг бол илүү үргэлжүүлэх гэхээс илүү үнэт зүйл, эрхэмлэх зүйл болгож өгсөн. Тэр талаараа бол илүү нэг талаараа давуу тал болж байгаа. Тэгээд оролцсон гэдэг зүйлийг бас нөгөө нэг зөвхөн нэг олон залуучууд оролцох гэхээс илүүтэй яг ямар төвшөнд оролцох боломжтой тэр төвшөнд нь яаж дэмжих вэ гэдгийг нь бас зөв гаргасан юм болов уу гэж байна. Залуусын хөгжлийг яаж авах юм, шийдвэрх төвшөнд яах юм, эргээд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудыг яаж дэмжих вэ гэдэг тал дээр ийм чиглэл гаргаж өгсөн. Энэ хуулийн даваа тал нь нэсэн. Тэгээд эргээд бас засаг дайрагчид юм эрдэнэ төлөөлөгч шатны байгууллагад нь үүрэг хийгээд эргээд дэмжих тэр нэг болцоог нь гаргаж өгснөөр бол даваа талтай. Гэхдээ шүүмжлэлт гэдэг зүйл бас миний хувьд бол яг хувийнхаа төвшөнтөр байгууллагын төвшөнд ч гэсэн бас харагдаад байгаа. Яагаад тэгэхээр бид нар нөгөө нэг анхнаасаа залуус гэдэг зүйлийг залуус гэдэг малгантар маш олон төлөөлөл байгаа. Жишээлбэл бэлгийн цөөнх вэ те хөгжлийн бэрхшээлтэй залууч байна, тусгай хэрэгцээ залуучууд байна ч гэдэг юм уу. Гэх мэтэр хөдөө мал дээр байгаа залуучууд гэдэг маш олон төлөөлөл байгаа гэдгийг хуулийг боловсруулж байгаа энэ ажлын хэсэг маш сайн анхаарч гэдгийг. Жишээлбэл энэ залуусын оролцоо гэдэг хэсэг дээр хөгжлийн бэрхшээлтэй залуучууд болон тэр хараа хяналтгүй байгаа залуучууд хэрхэн оролцох вэ, яаж оролцох вэ гэдэг зүйл нь огт тусгагдаагүй байгаа. Эргээд бас тэр нь хөдөлмөр эрхлэлтэн дээр ч гэсэн яаж тэр залуучийг дэмжих вэ? Тэр нөгөө эрүүл аюулгүй сайхан тэр орчинд нь яаж дэмжих вэ гэдэг нь яг энэ хуулийн дээр. Ерөөс бидний яриад байгаа зүйл чинь залуус гэдэг нь бүх зүйл ялгуурлан гадуурлахгүйгээр бүхий л залуусыг хамруулах гэдэг байгаа байхгүй. Уул нь бол бид бүхний санаа. Гэтэл хуулийнхаа төсөл дээр бол яалч дутагдаад байгаа зүйл нь бол яг энэ төлөөллийг хангах тал дээр дутагдаад байгаа. Тэгээд бид нар ч гэсэн цаашаа ч гэсэн илүү олон хилцүүлэх болно гэдэгт бол айгүй итгэж байгаа. Тэр хилцүүлэгтээ ч гэсэн яг хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг суулгаж агаад тэднэртэй хилцээш гэдэг тийм боломж байгаа. Яагаад тэгэхээр хуулийг боловсруулж байгаа энэ санаачилж байгаа хэлж байгаа залуучууд зөвхөн яг өөрийн өнцгөөс бити хараач. Тэр хүмүүсийн оронд өөрсдийгөө тавьж үзээч гэдгийг бол бид нэр хэлмээр байгаа. Тэгэхгүй бол тэр хүмүүсийн орчин нөхцөлийг тэр хүн мэдэхгүй шүү дээ. Тэр интернетээр сууж үзээгүй эсвэл бэлгийн цонх байж үзээгүй учраас тэдгэр хүмүүсийн ирэх яаж өсөрч байгаа ямар зүйл дутагддаг гэдгийг мэдэхгүй учраас хэрэгцээнд нь суурилсан байдлаар тэднэртэй хэлэлцээч. Бид нар ч гэсэн яг тэр чиглэлээр ажилладаг ч гэсэн яг бүрэн гүйцэд бол мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ зүйл дээр сайн анхаараач. Хоёрдугаарт бас нэг шүүмжлэлт зүйл нь болохоор нэг төрийн байгууллага нэг судалгаа гэдэг зүйлийг аягүй сайн тусгаж өгөөч. Одоо жишээлбэл хяналт тавина хэрэгжүүлэх механизм хэдий байгаа боловч нөгөө төрийн байгууллага яаж ажиллах вэ? Юун дээр суурлаад яаж ажиллаа явуулах вэ гэдгийг нэг талаараа жоохон тодорхой босгоо. Тэгэхээр ядаж судалгаан дээр суурлаад залуучуудынхаа хэрэгцээг судлалын хөгжлийн бэрхшээлтэй залуучууд чиглэлээр жоохон судалгаа хийсэн энэ бүх зүйл дээр нотлохой баримтан дээр суурлаад бид нэр хийх ажлаа гаргаж ирж байна. Тэрнийхээ чиглэлээ цааш бодлого хөтөлбөрт нь тусгая гэж гаргаж ирэх юм бол энэ илүү амьд болох байх. Тэгэд хуугийнхаа үднээс бол хууль бол батлагдаад гарах зүйл бол баярлж байгаа. Гэхдээ энэ зүйл дээр бити хөнгөн хоомгой хит яарч хандаасай л гэдэг талаас. Нөгөө нэг батлагдахын чухал ч гэсэн хит их хөнгөнсөж жагаад дутуу зүйлэлтэй ч вэ гэдгийг бол миний зүгээс тэр байгууллагын зүгээс тэр бидний ард ажиллаж байгаа маш олон залуучдын төлөөлөөч тэр ерөөдөө хараад энийг харж байгаа. Тэгэхээр энэ зүйлийг залуучдынхаа дуу хоолойг илүү өргөн хүрээнд сайн үр дүнтэй хилцүүлэх хийгээсэй л гэдгийг миний хувьд бол хүлээж байгаа хүлээлт маань тийм байгаа. Драфт дээр болохоор залуучдын хөгжлийн сан байгуулна гэд байсан бол энэ сүүлийн 12 сарын 15-ны хөлбөр дээрээс бол хассан байлээ. Яг нь улс орны санхүүгийн байдал хүнд гээд хассан байж болно. Гэхдээ
ямар нэгэн байдлаар зөрөгтэй сангийн асуудлыг оруулах хэрэгтэй. Засаг дарга болоод ингээд нийслэлийн төсвүүдийн залуучуудын хөгжилтэй холбоотой мөнгийг суулгаж өгнө гэж заалт байгаа л да. Гэхдээ тэр мөнгө их бага янз бүрээр буухах. Гэхдээ л залуучуудаа хөгжүүлэх гэж байгаа юм бол тусдаа нэг сан ч юм уу тэрийг яг улс орнууд яаж хийж гин, манайх яаж ямар туршлагыг авч болохоор нь гэдгээ өөртөө машин судалж аваад оруулах хэрэгтэй байх. Ер нь бол бүх улс орнууд залуучийн стратегтэй, бодлоготой байна уу, хуультай байна уу? Ямар ч улс залуучуудын өөрсдийн гэсэн нөөц сангийн хуваарлт байгаа юм. Тэр манайх ч тэрнээс хоцрох хэрэггүй л гэж хүсэж байна. 3 дугаарт гэвэл яг энэ чинь залуучийн хөгжлийг яаж дэмжих гэдэг юм хэрэг оролцоогоор нь дэмжих шаардлагатай. Тэгэхээр залуучуудын оролцоог дэмжих хамгийн том механизм бол өөрөө залуучуудын өөрөө удирдлагатай иргэний байгууллагуудыг дэмжих. Тэр байгууллагуудын дэмжихний шаардлагатай. Хуулийн дээр бол маш олон залтууд байсан залуучууд иргэний байгууллага нийгэм тусдаа үйл ажиллагаа хийж байгаа тохиолдолд одоо төрцгээс дэмжнэ. Залуучуудын тусдаа ингээд уулзалт цуглаан ингээд ямар нэгэн нийгэм тусдаа юм хийж ивэл ингээд байр суур хангана гэсэн залтууд байгаа. Гэхдээ энэ дээрээс нэмээд хэлэхэд яг нөгөө нэг зал тэр дахиад нөгөө сангийн асуудлаа оруулж ирэх юм бол яг тэр сангаарч дамжуулж залуучууд өөрөө удирдлагатай байгууллагууд тийм хөрөнгө оруулалттай үйл ажиллагааны доктортой болох юм. Яг одоо манай эвслийн үед 31 гишүүн байгууллагатай үйл ажиллагаа явуулж байгаа. Анчаас нэг 18 орчим яг доктортой байнгын үйл ажиллагаатай байгууллагууд байгаа. Яг нөгөө өөрөө удирдлагатай дотоодын яг иргэний нэгэн байгууллагууд гэсэн. Тэгэхээр тэдний хувьд болохоор бүгд нөхцөл зүрхээ гаргаад цалин мөнгөгүй ажиллаж байгаа. Тэгэхээр цалин мөнгөөс илүү тэр хүмүүс яг нөгөө нэг өөрсдийн гэсэн тэр санаачлага нийгэмд хэрэгтэй тэр боломжуудаа ингээд залууч түгээн дэлгүүрлэн хөнөөл хөрөнгө санхүүгийн асуудлууд маш их дутагддаг. Тэгэхээр эдрийнхаа ч гэсэн нөгөө сангийн хуваарлт байх юм бол хийж болох гэдэг. Хоёрдугаар тэгвэл тэр засаг даргын ч юм уу нийслэлийн төсөвтөр сууж байгаа. Тэгэхээр залуучууд хөгжилж гисэн мөнгийг яг энэ мэрэгчсэн залуучуудын байгууллага. Тэгэхээр залуучуудын байгууллага мэрэгсэн гэдэг хэрэг явц сонсгоч магадгүй. Гэхдээ тэр залуучуудыг өөрсдөө хөгжүүлэхэд өөр залуучууд руу мэдээлэл түгэх тэр мөнгийг яг тэр төрөөс байгууллагатай хамтарч идэг бол маш зүйтэй. Энэ санааг ч гэсэн бүр нарийн тусгаад оруулжвал маш зүйтэй. Залуучдын байгууллагууд дэмжинэ гэж чинь залуучуудаа дэмжинэ гэсэн үг. Хоёрдугаар дөрөвдүгээр гэх юм бол бас нэг зүйл би маш сайшаамаар байна. Яг тэр залуучдын хөгжлийн төвүүд гэдэг байгаа. Одоо 11 аймаг 3 дөрөх залуучдын хөгжлийн төвүүд байгууллагад ажиллаж байгаа. Энэ төвүүдийг цаашлаад 21 аймаг 9 дөрөхтэй байгуулна. Энэгээр дамжуулж маш их залуучуудаа юм хийнэ гэдээ хуульчлаад өгч байгаа нь энэ төвүүдэд авч явах маш зөв санаачлага. Тэгэхээр энд бол баярлалтай байна. Тэгээд эцэст нь болохоор яг энэ хуулийг хилцүүлгүүдийг дахиж явуулаарай гэж хүсэж байна. Маш олон зүйлүүд хоригдсан байгаа. Яг нөгөө нэг миний асуудлыг та мэдгүй шиг таны асуудлыг би ч мэдгүй. Тэгэхээр айлах залуучуудаас саналын тусгаж дэмжиж оруулаасаа гэж хүсэж байна. Заавал төр засгийг харж их шувуу ангахааныхаа ам руу бэлэн хоол хийдэг шиг хүлээд суувал эргэн тойрон чинь өөрчлөгдөж хүснээр чи сайн сайхан болохгүй. Харин өөрсдөө хичээвэл өөрсдөр нь хийлгэхийн тулд боломжийг нь гаргаад өгчихвөл залуучууд шийдэж болдоггүй асуудал байдаггүйг харууллаа. Боломжийг нь гаргаад бодлогыг нь тодорхойлоод өгчих юм бол өөрсдийнхөө хөгжлийн төлөө, нийгмийн сайн сайхны төлөө залуучууд урагшаа алхаж чадна. Энэ удаагийн дугаар танд хүрлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.